Хэрвээ чи шидтэн байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ? Хүн бүхний 3 үслийг биелүүлнэ. Дэлхийг улам их хөгжүүлэх байсан. 24 цагийг 30 цаг болох. Гэр бүлийнхаа асуудыг Байгаль их орчноо ер нь л хоггүй, ер нь л сайхан болох байсан. Та хүүхдийнхээ ертөнцид ямар тоглоомд болж орохыг хүсэж байгаа вэ? Өхний хувьд байнгын инээлэгдээ хөгжилтэй байдаг тийм тоглоом л бол тоо. Нохоо гэж. Би хүүхдээ байн хөгжилтэй байхыг хүсдэг. Бамбруш. Өөрийнх нь тоглох туртай хамгийн сонирхолтой тоглоом бол би нэг тийм спонж зөөлхөн тийм тоглоом болохыг хүсэж байна. Ингээд уурлахаараа бацдаг ч юм уу, эсвэл бол баярлахаараа бацдаг ч юм уу тийм спонж. Аав нь ээж нь ямар амьтантай адилхан харагддаг вэ? Туулаа. Ямар юмтэй. Бар. ер нь бол туулаа. Баггүй. Яг байгуусг алхан алцдаг. Панда. Таны хүүхдийн нэр ямар утгатай вэ? Бэлгшээл тэл үг байгаа л да боёо шиг гээд. Би хүүхдээ Монголын нууц тавчаанаас нэр хайж хүүдээ өгсөн. Инх мэдийн их. За тэгээд зоригтой хүчтэй байхыг бэлэгдэж өгсөн. Манай хүн суур дээр гэдэг өвөн л айгуу тийм өдөр содор төрсөн юмыг айгуу харж өгчсөн тийм бурхны нэртэй. Бэлэг гэдэг нь бол нөгөө оюун бэлгийн бэлэг гэдэг утгатай. Уран гэдэг нь угаасаа л уран цэцэн хөхтэй, уран яруу гэдэг шиг утгатай л. Нандин эрдэнэ гэдэг нэртэй. Одоо юу гэдэг энэ эрүүл мэндийн шинжилгээ ухаан гэдэг юм уу юм хөгжсөн үед бол одоо ингээд залуу гэр бүлүүд чинь гэр бүлээ төлөвлөж ийн хүүхдүүдээ бараг төлөвлөж байгаа штэ тэдээ хүүхдтэй олон ингэр нэг нэт. Миний охин болохоор одоо нөгөө төлөвлөгөөнөөс гадуур гэх юм уу тийм өөрөө зорж ирсэн ийм бурхнаас ирсэн гэж бид нэр бодоод тэгээд их нартайгаа ярилцж хагаад их тийм нандин эрдэнэ гэж нэрлсэн. Тэгээд миний охин чинь нөгөө аав нарын баяраар төрсөн 8 сарын 8 төрсөн болохоор аав ээж ирнэ ярьж хагаад ямар ч будаан шигшгүйгээр шууд нандин эрдэнэгээд өччихсэн. Аав нь ээж нь юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? Хоол их. Битүүшл. Хоол. Бүх төрлийн хоол. Аавал будад өөрөө хийх татдаг. Ажлаа хамгийн сайн хийж чаддаг. Ажиллаа. Аав ер нь бол бид нарыг амар ажиргалтай амьдрал чаддаг. Та хүүхдтэй 3 үгээр тодорхойлбол Жингүү, зоригтой, манлайлагч. Миний охин маш ухаантай. Энэ хүүхд миний өргөжлөл болохоор ухаантай байхыг хүсдэг. Багаас тоо дуулахаар ч юм уу ингээд сургаж эхэлж байгаа. Уншуулах зэргийн юмнууд байнга хэлж байгаа. Хайр, халамж тэгэл ер нь энэрэнгүй гэдэг ч тийм. Хайр, халамж энэрэнгүй. Их төлгөөхөн, бас их дүрсгүй, их дотгошоогоо юм уу? Миний охин чинь сайхан сэтгэлтэй. Тэгээд хариуцлагатай. Хүн чинь ингээд айгу том зүйл рүү зорддог штэ. Тэгээд миний охин том зүйл рүү зорж байгаа мөртлөө жижигэн одоо детальны зүйлүүдийг бас орхигдуулдаггүй. Тэрийг одоо юу гэх вэ? Ийм л одоо 3 чанар нэрлэе да. ааваас ээжээсээ авч байсан хамгийн гоё магтаал урамшуулал юу байсан бэ? Чи маш ухаантай шүү. Маш мундаг гэж хэлжсэн. Татан хэлжсэн. Санаацдаг. Хичээлээ сайн хийдэг шүү. Ер нь бол намайг амар ингээд уран зориулдаг. Ер нь бол аавтай хитлээс ер нь хайртай. Анх аав ээж болсон сэтгэгдэл. Хинэ чи юу гэсэн тэгэл бас тэгэл юм дээл айгүй гоё гэдэг шүү дээ. Ойл мэдрэмж гэдэг юм лээ. Тэгж баярлалгүй яах вэ? Тэгээд ийм том бэлэг ирсэн юм чинь. За тэгээд чи
чин сэтгэлээсээ баярлж байсан юм л хэлсэн да. Айгүй их баярлж ийсэн. Хүүтэй болоход бол их сайхан мэдрэмж төрж исэн. Нулимс сунгаж байсан шүү тэр үед. Тийм их сонирхол мэдрэж байсан да. Нэг болохоор амар баяртай юм шиг, гонигтай юм шиг гэдэг амар өвдөж өдрүүд. Болсон гэж нандаг төрж байхад бол аав нарын баяр гэдэг айгүй өндөр сэтгэлтэй байсан. 3 кг хитэн зүйлэдэ бартчихжээ. Грамм охинтой боллоо. Танд баяр хүргье гэдгсэн чинь зүгээр нулимс гараад явцсан. Тэрийг бол тодхон санаж байна. Гэр бүлийн хайр, ээжийн хайр, аавын хайр гэж чиний бодлоор юу вэ? Би биенийхээ хайрлах. Хамт хөвжөлдөг. Ээжийн хайр болноор Ер нь бол аав надад маш их цаг гаргадаг. Хүүхдүүдтэй илүү их гэр бүлдээ маш их анхаардаг. Тэгээд ер нь бол ажлаа таарж ирчээд ерөөсөө бусад аднаас шиг унтаж мунтдаг шууд хүүхдүүдээ гэл зордог. Таны хүүхдийн хамгийн их айдаг амьтан юу вэ? Нохоо юм болов уу? Муур нохоноос л. Хайдаг. Нохоноос л гэнэ. Хорхоо шавьснаас л. Нохоо бас аалзнаас байдаг. Миний охид баг юмнаас айд юм уу? Бор бүгднтэй тоглоол идэв шүү дээ. Юунаас айд? Мэдхгүй шүү дээ. Жижигхэн жом моноос яах юм бэ? Тийм л баг. Ер нь айхгүй дээ одоо нохоо муур тэгэл яст мэлхий лернанттай тоглох гол идэв шүү дээ. Ирээдүйд ямар мэрэгчлэлтэй хүн болно гэж бодож байна вэ? Холбооч мэрэгжлийн талаар мэдэх үү? Би ирээдүйд багш болно гэж боддог. эмч. Өдний эмч болно гэж бодсон юм. Ер нь бол одоогоор бол шүдний эмч болохыг мөрөддөг. Хамгийн түрүүнд уртас санаа нордог. Маш мундаг ажил хийдэг гэж боддог. Гоё. Тас. Сонирхолтой. Хүүтэйгээ охинтойгоо хийхийг хүсэж буй 3 зүйл. Би хүүтэйгээ төрсөн нутгаараа энэ жил явна гэж бодож байгаа. Тэгээд сургууль төгсөнгүүт одоо аяллаар бол явна. Тэгээ багаас нь мэрэгжлийн эзэмшүүлэх тал дээр анхаарч байгаа. Аялал гадаад дотоод уул ус тэгэл орны аймгаараа тойрох. Нэг өдрийн нөгөө хүүхдтэйгээ идэг аялал гэдэг шүү дээ. Тийм. За дараагийнх нь гэх юм бол цуг тоглох юм. За аялах юм байна. Болзонд явж үзье. Хамт бас бүжиг суръя. За тэгээд аялна. Охинтойгоо одоо аялмаар байна. За тэгээд охинтойгоо бас ингээд үеийн давж чадахгүй байгаа тоглоом байвал тэрийг тогломоор байна. Үеийн давж өгмөр байна. За гуравдах нь охин маань юу хүсэж байгаа юм тэгэл тэрийг хийндэ. Аавтайгаа ээжтэйгээ хийхийг хүсэж буй 3 зүйл. Аялах, хоол хийх, ээжтэй туслах. Гадаад орон их үзэх. Өдөө явах, юмдээ уулзах, дээд аав нутаг явах. Хамт хайх хүсдэг. Аялах, синээр дуу сурах. Аялах. Тэгээд бас цагийг хамтдаа өнгөрүүлэх. Тэгээд 3 дахь нь болохоор ер нь бол аавын сайн хүн байх. Адал явдал кино юу, хүүхэлдэйн кино юу? Адал явдал. Хүүхэлдэйн кино. Адал явдал. Адал явдал кино. Хүүхэлдэйн кино. Адал явдал кино. Адал явдал хүүхэлдэйн кино. Аялах уу, гэртээ үлдэх үү? Аялах. Аялна. Аялна. Аялах. Аялна. 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 Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Та бүхэндээ хүүхдийн баярын мэнд хүргье. Их хүрсэн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баярын мэнд хүргэе. Их хүрсэн баярын мэнд хүргье. Хүүхдүүдийн зурсан зурган дээр манай эрхий улам гойхон байна. Цэхэр нанан голууд урсаж байна. Цэцэг наач өдөө дэлгэрч байна. Бяцхан амьдрал бүгдээрээ жаргалтай. Бас тэр өөрөө зургаан зурч байна.